За сайн бацгаана уу? Өнөөдөр бид Дархан уул аймаг буюу бидний хэлдгээр Дархан хотод хүрэлцэн ирсэн байна. За Монгол Улсын их хурлын гишүүн Цэвэгдэржийн Туван. За мөн одоо Дархандаан олон жил шинжлэх ухаан физикийн хичээлийг зааж байгаа манай Баян сан багш, түүний гэргийн Уран чимэг багш. Уран чимэг багшийн маань хувьд бас физикийн багш байгаа. Ингээд бид хэд бас энэ Дарханы хөдөөж их сургуулийн энэ одоо Science Cafe буюу шинжлэх ухааны энэ кофе шопод хурц ирээд байна. Тэгээд одоо Монгол залуучууд маань өөрсдөө ийм танин мэдхүүн цоошин орчин гариг иргэсийн мэдрэмжийг төрүүлэхээр ийм гоё кофе шоп нээсэн хоёр дахь салбар нь ажиллаж байгаа юм байна. За Баянсан хахаас эхлээд та өөрийгөө товчгоо танилцуулахгүй. За намайг Цагаан чулууны Баянсан гэдэг. За би одоо физикийн багшаар ерөнхийдөө нэг 42 жил ажиллаж байгаа. 42 жил. За тэгээд яг анх одоо физикт дуртай сонирхолтой болсон гэдэг байна. Мэдээ сурагч үеэс 10 жилийн сургуульд байхаас эхэлсэн байх нь ойлгомжтой. Миний 10 жилийн багш бол Монгол Улсын гавьяат багш байсан. Одоо тайлгааж болсон Горын Гомжав гэдэг физикийн багш юм байсан юм аа. За ингээд тэр багшийнхаа одоо бас мэрэгжлийг ангиасаа эзэмссэн. Одоо багшийнхаа мэрэгжлийг өвлсөн ч гэдэг юм уу тийм ээ. Тийм одоо шав нь бол би юм байгаа юм. За тэгээд яг физикийн шинжилгээ ухаан ер нь бол одоо багасаа ингээд шинжилгээ ухааны хичээлүүдэд их дуртай математик, физик, хим тий. Тэгээ би одоо газар зүй ингээд энэ хичээлүүдэд бол нэлийн одоо дуртай сонирхолтой ийм одоо хөөхд байсан. За тэгээд багш болоод одоо 40 жил. За яг дунд нь нэг 10 хэдэн жил бол хичээлийн эрхлэгч гэдэг нэг тийм даргын ажил бас хийсэн юм аа. За тэгээд бусд үед нь бол одоо физикийн хичээл заасан. За тэгээ физикийн хичээл заах явцдаа бол яг миний одоо гол юу бол ялангуяа одоо энэ Дархуулын аймагт шилжиж ирсэнээс хойш 97 онд ирсэн. Тэгээ ялангуяа 2004-5 оноос эхлээд физик олимпиадад хүүхдүүдийг бэлтгэх, оролцуулах, өөрөө бас олимпиаданд бэлтгэж оролцох энэ тал дээр бол ихээхэн анхаарч энэ тал дээр бол одоо бас баггүй амжилт гаргасан гэж бодож байгаа. За өөрөө бол аймгийн физик олимпиаданд 3 удаа төрүүлсэн байгаа. Тэгээд улсын олимпиаданд оролцож байсан. За мөн одоо 10 хэдэн удаа аймгийн физик олимпиадаас одоо мөнгө хөрөл медалууд авч байсан. За шавнар бол одоо ер нь тэгээд за 2-300 шав бэлтгэж оролцуулсан. За шавнараас бол яг нь 2 одоо шав бол юуны биш 3 шав одоо улсын олимпиаданд оролцсон. За энэс хамгийн сүүлд 2018 он за 2019 онд тий одоо Азвэлэг гэдэг инээрэд зөвхөн сургуулийн хүүхэд 9 дугаар ангийн за аймаг олимпиаданд төрүүлээд улсын олимпиаданд оролцоод за тэгээд тэрнийхээ хажуугаар яасан бэ гэхээр зэрэг улсын физикийн олимпиадын хажууд одоо одон орны олимпиад гэж явагддаг юм аа. За энэ одон орны олимпиад бол одоо тэр 6 дахь олимпиад нь байсан. За манай тэр шав бол тэр 6 дахь олимпиаданд орж улсад төрүүлж алтан медаль авсан одоо ийм бас сайхан амжилт байгаамаа. За би одоо яагаад ингэж одон орон тал руугаа ярьж байгаа вэ гэхээр мэдээж одоо Эрдэнэ бол хүүгийн Марс ви одоо энэ хөтөлбөр бол энэ одон оронтой сансар окторгуутай холбоотой учраас энэ тал руу нь одоо гол ярьж яах гэж ингэж ойлгож байна. За энэ физик одон орны хичээл бол намайг сурагч байхаас астроном гэдэг хичээл тусдаа ордог байлаа. За тэгээд дараагаар нь бол яг хөөхөж зэрэг хөтөлбөрийн шинжилгээгдээд намайг багшуулах үед бол 8 дугаар ангид одоо одон орон гэдэг тусдаа юм бүлэг сэдв 10 дугаар анги буюу сүүлд нь 12 дугаар ангид одон орон гэдэг ингээд бүлэг сэдв ингээд ордог болсон. За одоо бол яг 7 дугаар ангид нэг одон орны тухай товчхон орж байгаа. За мөн 12 дугаар ангид бас астроном одон орны ойлголтууд бол ерөнхий улсын сургуулийн одоо хөтөлбөрт ороод ингээд явж байна. За тэгээд Марс ви хөтөлбөр буюу Марс гэдэг нь одоо миний ойлгож байгаагаар бол англиар хэлж байгаа гэж ойлгож байгаа. За яг одоо бидний шинжилгээ ухааны хэлээр заадаг гаригийн нэр маань бол ангар гэдэг гариг гэж ингэж ойлгож байгаа. Яг тэгээд багш хүний хувьд бол яг тэр ер нь сургуульд бол тухайн одоо гаригийн бүтэц тийм ээ одоо наран талаасаа хит гаригийн ямар хэмжээтэй юм мөн үү. За тэгээд одоо гадаргуун ямар байдгийг хөрсөн ямар байдгийг гэсэн ийм физик одоо химийн талаасаа бүтэц талаасаа л ерөнхийдөө бол заадаг. За тэр талын бол одоо хүүхдүүдэд зааж ингэж байсан. Тэгээд нарны одоо наран талаасаа 4 дахь гариг. За хэмжээний хувьд бол яг манай дэлхийгээс бол ерөнхийдөө нэг за бараг одоо 2 дахин бага гэж хэлж болохоор масс нь бол одоо бараг дэлхийн массын нэг 11-тэй тэнцгээр энэ хэмжээ бол жижиг ийм гариг гэж
одоо ингэж ойлгож байгаа. За тэгээд хөрс гадаргуу бол одоо дэлхийгээс харахаар улаан одоо өнгөтэй харагддаг. За тэр нь болохоор мэдээж одоо бичстэй холбоотой тий агаар мандлынх нь бичстэй холбоотой. Агаарт нь одоо төмрийн хольж байдаг ч юм уу тий. Энэтэй одоо холбоотой гэж ингэж ойлгож байгаа. За тэгээд одоо энэ шинжлэх ухааны ийм хөгжсөн энэ үед бол одоо манай залуучууд энэ Марс одоо вий хөтөлбөрийг үүсгэн одоо зохион байгуулж байгаа манай Эрдэнэбалд хүү за түүний одоо багийн хамт олон бол маш их зөв зүйтэй ажил хийж байгаа юм байна гэж би одоо багш хүний хувьд бол бодож байгаа. Одоо Марс ойрхон байна. Хизээ нэгэн цагт бол Марс дээр мэдээж хүн төрлөختөн очих нь дамжиггүй. Одоо ч очихоор бэлтгэж байгаа гэж бодож байна. За яг 2015 оноос үл эхлээд Марс дээр бол одоо ерөнхийдөө нэг 2 тийм станц буулгаад тэнд бол одоо роботууд ажиллаж байгаа. Тэгээд Марсын одоо хөлсний дээжин тэрг бол аваад судалж байгаа гэж ингэж ойлгож байгаа. За ингээд одоо энэ Марс бие багийнхаа залуучуудад одоо ажлын амжилт хүрээ сансан зорьсондоо хүрээрэ гэж хэлье. За тэгээд бас хажуугаар нь бас манай их хурлын гишүүн, Дуван гишүүн байна. За гишүүнийхээ манай гишүүн бол одоо бас улсын их хурлдаа бол нэлээд одоо нэр хүндтэй хэлж ярьж байгаа үг нь бол ард түмэнд их ойрхон тусдаг ийм гишүүн гэж би хувьдаа ойлгож явдаг. Тий. Хэдийгээр манай тойргоос сонгогдоогүй ч гэсэн энэ нь болохоор жижиг тойрог байсан учраас одоо яг энэ их хурлд хэн юу яриад байна, яаж яах гэдэг нь бол бид нар ч мэдрэгч байдаг. Тэгээд бас гишүүнийхээ ажилд нь амжилт хүсье. За. Баярлалаа багш. Эхнээс нь дуусна бүгдийг нэрчлээ. За баярлалаа танд. За урмагч уран шив багш та өөрийгөө бас тавчхан танилцуулахгүй. За би бас одоо физикийн багшаар ажил бас 42 дахь жилдээ багшилж байна. Ер нь бол тэгээд энэ хүүхдүүдийг шинжлэх ухааны мэдлэгтэй болгох, шинжлэх ухаанд ойр байх, аливаа үзэгдлийн юмсааг тайлбарладаг тэр тал дээр нь бол голлож ажиллаж ирж байгаа. Тэр талаараас хүүхдүүдэд туршилт хийх, хүүхдүүдэд олимпиадад бэлтгэх, олимпиадад бас амжилтаа олзож медалийн тэр манай хүүхдүүд авч байгаа. Тэр тал дээр л илүү ажилдаг да ерөнхийдөө бол. Баярлалаа. За сая бас бид нар энэ нөгөө хоёр багштайгаа кофе захиалаа сууж явах хоорондор Туван гишүүн бас нэг сумын төвийн гівчүүд соёлын төвийн Улаанбаатарын дисконы гэрэл хэднэр хийгээд янз бүрийн туршилтууд бас хүүхд тухтай хийж исэн гээд ер нь таны амьдралтай ер нь шинжлэх ухаан ямар ойрхон байсан тухайга та нар хөөчлөөч. Тий бүгдээр нь өдрийн мэнд төргий. Манай 10 жилийн ангийн багш Дорцрон гэж Монгол улсын гавьяат физикийн багш хүн бийдэг одоо байгаа. Одоо 80 насыг зоглоод ингэ явж байгаа. Тэгэхээр мэдээж монголчууд өөрөө надад тэг санагддаг нүүдэлчин хүмүүс, маш одоо тийм сониуч хүмүүс. Тэгээд сэтгэлгээ IQ бол асар өндөр. Тэгэл дээр үеэс Эзэнчингис хаан түүний хүүхдүүд энэ үеэс одон орон тэгэл дээр нь энэ байгаль цагуурын одоо үзэгдэл байгалийн юмс үзэгдлийг ингэ сонирхож байдаг. За тэгэл ярав нагш нацагдорж ихтэлтэй одоо 31 онд л одоо од шүлэг өчээд Марс гарагтай ингээд ярилцж байгаа. Тэгэхээр мэдээж бид нар тэр хүмүүсийн үр сад учраас шинжлэх ухааны маш их сонирхолтой. Тэгээ физик хичээл бол үнэхээр одоо байгалийн одоо шинжлэх ухааны хичээл айгүй маш сонирхолтой. Тэгээд физикийн олимпиадад бас ороод би нэг дүүрэгт нэг 3 дугаараар эзэлжсэн юм а. Дорцрон багшийнхаа манай ангийн 2 хүүхэд 1 2 дугаараар эзлээ. Тэгээд саяны хэлдэг зүйл бол сургуулийнхаа Улаанбаатарт диско гэрлэн чимгэлтэй болгоно гэд багшаараа удирдуулаад бид нар юм дисконы юм одоогийнхаар бол амархан штэ хүмүүс чинь гэрэл тавиал ингээл санжигнаал гэрласаад тэр үед бол байхгүй. Тэгэхээр тийм өөрсдөө хийгээд тэндний юм эрлээ хийгээд нөгөөдхөө залгаад эргэлдээд гэрлэн анивчдаг ас чонтордаг тийм хийжсэн. Тэгэхээр тэр бол бидний хувьд бас л нэг юм нөгөө өмнөх нийгмийн үед юм ховор үед бас хийжсэн. Тэгээд бас нэг Чадвар. Тий, музикальный карандаш гэдэг юм а. Тэр үед нэг юм физикийн Оросын сэтгүүл захиалж авна. Тэрэн дээр байдаг юм тоног төхөөрөмжүүдийг ингээд физикийн хичээл дээр бид нар одоо нэмэлт сонгон байдлаар нэг юм туршиж хийдэг гэсэн. Надад нэг юм балын харандаагаар дамжаад ингээд контакт үүсээд ингэхээр юм өөр өөрөөр нотоор дугардаг нэг тийм юм. Тэгээ нөгөөдгийг хийгээд дугаргаад физик дээр нэг онц аваад тэгээд жоохон байж байгаад нэг диод нь шатаад нөгөө диод олдохгүй тэгээд
нөгөө хөгжмийн зэмсэг маань дуусчихсан нэг тийм түүх санаанд орж байна. Тэгэхээр би хоёр өгшөөсөө бас нэг бодлыг асуумаар байна. Саяхан болтол ер нь энэ манайд чинь энэ нийгмийн ухааны хичээлүүд маш их болоод хүмүүсийг хит их бэлдээд байгалийн шинжилгээ ухааны боловсон хүчний одоо хомсдолд орцсон. Тэгэд тэр чиглэлийн цалин пүнлөөч муутай нийгмийн орчинч тааруулхан гээд саяхныг одоо нэг мэдээ харж хахад Монгол Улсын их сургуулийн физикийн анги гэсэн чинь бүр хаагдах хэмжээнд хүрээд тийм ээ. Элцэгч байхгүй гээд тийм. Тэг ямар сандаа хоёр багш маань бол одоо 42 жил их сургуулаасаа багшчаа тэтгэврт гарч чадахгүй байгаа. Шалтгаан нь болохоор нөгөө физик заах залуу багш нарын халаа байхгүй гээд нэг бодлын одоо эн чинь бас маш том одоо улс орны хэмжээний том аюулын харангаст те. Энэ шинжлэх ухаан чинь ингээд бөхөөд ирэхин цагт нөгөө популизм, нөгөө худал хуурмаг юм чинь гараад идэг. Тэгэхээр ер нь энэ шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, хөгжил хоёр ямар холбоотой. Тэр тусмаа Дархан хотод энийг ингээд та хоёр маань одоо хагас 100 жил одоо ингээд физик зааж байгаа хүмүүс Дархан хоттой ингээд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ер нь ямар бодол санаатай байдаг вэ? Яг тодорхой тийм байр суурьудад таялаач дээ. За сая нь бол хэлдэг бол зөв л дөө. Одоо миний үе ч юм уу тэрнээс арай хойхон нь бол ерөнхийдөө бол одоо мундаг сурдаг хүүхдүүд нь бол голцоодоо физик математикийг сонирхдаг, инженер болдог. Инженер гэсэн одоо шинжилгээ ухааны технологийн сургууль, за бус салбар сургуулиудаар одоо дөрвөн оюутнууд байлаа. За ер нь нэг жагсан хүүхэд бол физикийн ангид ордог. Одоо ийм байсан. За тухайлбал одоо миний найз, ангийн найз Нурвай Алтоёг гэдэг байж байгаа. За Алтоёг маань одоо бид хөр цуг төгссөн. 10 жил алтан медальтай онц төгссөн. Алтоёг бол ирсэн бүх хуваараас дуртайгаа авах байсан. А гэтэл манай хүн яасан бэ гэхээр зэрэг ерөөсөө Монгол Улсын их сургуулийн биофизикийн ангийг авсан. За ийм одоо байдлаар хүүхдүүд бол физикийн шинжилгээ ухаанд их дурлаж явсан. За энэ байдал бол ерөнхийдөө одоо 1990 он хүртэл бол харьцангуйдаа өргөлжсөн гэж би ойлгож явдаг. За 90 оноос хойш ингээд нийгэм эдийн засаг одоо бүх юм маань ингээд өөрчлөгдөд ирсэн. За тэгээд яасан бэ гэхээр зэрэг ерөөсөө л одоо хуульч хүн эдийн засагч хүн болох юм бол одоо ер нь болох юм байна. Тэгвэл их сайхан амьдрч их сайхан болох юм байна гэсэн ийм одоо нийгмийн хандлага бий болж одоо нийгмийн ухааны хичээлээр тийм ээ хуулийн хичээлээр одоо ингээд ерөнхий шалгалт өгдөг болж конкурсын шалгалт өгдөг болж хүүхдүүд бол тэрлэг одоо хошуурж ирсэн. За ер нь бол ерөнхий шалгалт өгч байгаа хүүхдүүдээс хамгийн олон хүүхэд шалгалт өгдөг хичээл бол нийгмийн ухааны хичээл байгаа. Математик байгаа яг уу. Тийм ээ. Тэгээд ерөнхийдөө чи ерөнхийдөө эдийн засаг руугаар явж байгаа ш. Тэгээ гурав дахь нь бол англи хэл байгаа. За тэгээд дөрөвт нь л одоо физик ордог юм л да. За ийм байлаа. Тэгээд яг уу ороод хүүхдүүд ингээд сонирхоод сургуульд орсон ч гэсэн тэгээд цаашдаа ингээд бас ажиллахгүй дундуур нь орхих эсвэл өөр чиглэлээр ажиллах. Тэгээ зүгээр энэний шалтгаан юунд байна вэ гэхээр зэрэг одоо сая Эрдэнэт төв бас бидхөрийн тухай хэллээ. Бидхөр ч одоо ингээд тэтгэвртээ гарцсан өнөөдөр хүртэл манай хань бол улсын сургуульд би одоо хувийн сургуульд заахан ингээд ажиллаж байгаа. Тэгээ яагаад ингээд ажиллаад байгаа юм бэ гэхээр одоо залгамж холоо байхгүй. Физикийн одоо залуу багш нар байхгүй. Тий, ийм болцсон. Тэгээ энэ багш нар байхгүйг зөвхөн миний хувийн бодол гол шалтгаан юу байна вэ гэхээр зэрэг ирсэн хамгийн гол нь эдийн засгийн хөшүүрэг буюу цалин мөнгөний асуудал гэж ойлгож байгаа. Багшийн цалинг одоо хангалттай хэмжээнд нэмээд ингээд өгчих юм бол одоо тэр одоо бусад янз бүрийн хөнгөлт тийм юмны шаардлагагүй болов гэж бодож байна. Одоо багшийн цалин хангалттай хэмжээнд амьдрал хүрэх хэмжээнд нэмээд яг хуу төр засгаас бол арга хэмжээнүүд авчлаа л да хөдөө орнууд ажиллаж байгаа бол тийм зээлийн хөнгөлт үзүүлэн ингэн тэгнэ гэдэг юмнууд байгаа. Гэхдээ тэр бол яг үндсэн хөшүүрэг нь бол цалин мөнгөний нэмэх шаардлагатай болов уу гэж би боддог. Тий. Ийм одоо Баярлалаа Баянсан багшаа. Тэгэхээр Тован гишүүнээс бас нэг зүйл асуухад эмч хүн байгаа. Их эмч. Хүмүүс ер нь бас мэддэг байж магадгүй. Одоо энэ улсын хурлд байгаа 3 эмч гишүүний нэг нь байгаа. За тэгээд би зүгээр ажиглаж байхад энэ Төв аймгаас сонгогдсон гишүүний хувьд Туван сан гэж олон жилийн өмнө байгуулад миний одоо харж байгаагаар нэг 300 шахам хүүхэд энэ сангаас бас тэтгэлэг аваад ингээд явж байгаа. Энэ дотор маш олон эмч инженерүүд байгалийн ухааны хүмүүс бэлтэж байгаа тий. Тэгэхээр ер нь та ингээд энэний ирээдүйг ер нь юу гэж харж байна? Мэдээж та бол ингээд хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуй тий. За тэгээд газар тариалан ингээд тэр туршлагатай. Гэхдээ яг одоо өөрөө нэг эмч хүний хувьд ингээд ажиллаж байхад би зүгээр маш олон нэр томьёог гишүүнээс сурж авсан дефибриллятор зөв үү?
Дефибриллятор. Одоо нөгөө зүрхэн зогсож байгаа хүнд зогтдог тий. Төв аймгийн сумдуудад одоо нөгөө 19 нэр төрлийн ийм амьлгийн тоног төхөөрөмжөд нэр гэдэг. Тэр яг тэр нөгөө зовлонгийн мэддэг хүмүүс л тэр имийг авах юм байлээ л. Тэрнээс мэдхгүй хүмүүс бол тэгсийгээл ингээл нэг эмнэлэг гингуудаа нэг машин хэрэгтэй байдаг ч гэдэг юм уу гэдэг. Гэтэл яг цаанаа тэр нөгөө хүний аймнаас аврах яаралтай төргөн тусламжийн үед бие даасан бүтцтэй ажилдаг тийм зүйлүүд хэрэгтэй байт юм байлээ. За тэр та Туван сангийн хүүхдүүдэд яагаад голцоо энэ нарийн мэрэгжил тэр тусмаа шинжлэх ухааны мэрэгжлүүдээр бас ингэж дэмжиж сургадаг талаараа бас нэг товчхон. За. Би энэ физикийн хичээл энэ анагаахын салбарт бас биофизик гэдэг. Би нөө Чехэд бас анагаахын дэд сурж ирсэн. Тэгээд энэ хичээлүүд дундаасаа би одоо биофизикийн хичээл дээр хамгийн өндөр оноо авч ирсэн. Одоо гадаад оюутнууд дундаасаа. Тэгэхээр тэр нөгөө миний физик суурь энэ дээр айгүй хэрэг болсон. Тэгэхээр физик бол энэ анагаах хонд ч гэсэн чухал гэсэн үг. За хоёрдугаар сая өнгөрсөн онд энэ боловсролын багц хууль батлагдлаа. Энэ дээр би бол маш их идэвхтэй одоо ажиллаж бас дэмжиж өгсөн. Тэгэхээр энэ төрөүний тэр та хоёрын хүндсэн асуудал дээр энэ багш нарын нийгмийн баталгааны асуудал бол энэ хууль дээр ч гэсэн бас жоохон долимог орцсон. Ерөнхий байдлаар орцсон. Тийм ээ одоо за мэдээж багш нарт бол ингээд одоо олон жил ажилласны нэмэгдэл энтрээ бол авдаг. Тэгэхдээ дээрэс нь нэг шин зүйл бол яг хуучин байсан 15-аас доошгүй жил ажилласан багшийн нэг хүүхдийг тэргүүлэх зэрэглэлийн мэрэгчлэр сургуул гэдэг. Тэгээ бусад заалт нөгөө нэг орон сууц моц тийм ээ. Энэ асуудлууд нь бол ингээ ялангуяа хөдөөний сумдын хүмүүстэр бол ингээд ерөнхий заалтаар орц дэмжинэ л гэсэн маягт орц. Тэгэхээр энэ бол жоохон долимог болсон юм болов уу гэж ингэж бодож байгаа. За хөдөө орон нутгаар бүх сумдын сургуулиудаар явахаар миний маш их санаа зовдөг юм бол энэ байгалийн шинжлэх ухаанууд тийм ээ. Одоо юу физик байна, хим байна тий. Одоо биологи байна. Энэ шинжлэх ухаануудын судалж байгаа хүүхдүүдийн одоо тоо маш цөөхөн. Дээрэс нь одоо төгс ангид энэ хичээл ордоггүй болцсон. Одоо сумдууд дээр сонгож орох гэр сонгогддог хүүхдүүд байхгүй. Жишээлбэл нэг сумд одоо 50 хүүхэд одоо 12 дугаар анги төгсөхөр байгаа сумд гэхэд нэг 6-7 хүүхэд сонгоод. Энэ бол айгүй тийм муу одоо санагдаж байгаа, буруу санагдаж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдийг яавал бас энэ одоо хичээлийг оруулж авах уу, таслахгүй байх уу гэдэг зүйл дээр нэлээд бодож ажилладаг. Тийм учраас нөгөө одоо би Туван сан гэдээ манай залуучуудаа нийлээд анх одоо шалгалт өгж байгаа хүүхдүүдийг дэмждэг нэг юм сан байд. Одоо нэг 270-80 хүүхдэд тэтгэлэг өгөө явж байгаа. Тэгэхээр тэн дээр одоо сүүлийн үед танай Эрдэнэт цантаа хүртэл бас нэг жил дээр хамтарсан тийм ээ. Тэгэхээр энэ дээр голчлон нөгөө өөрийнхөө мэрэгжлийн дагуу ч юм анагаахын шинжлэх ухаанд руу орооч. За дээрэс нь байгалийн шинжлэх ухаан, физик, хим, биологи энэ төр ингээд судалдаг хүүхдүүдийг бас илүү дэмжиж гэсэн юм бодлого. Яагаад тэгэхээр эн чинь инженерүүд тийм ээ байхгүй бол улс орны хөгжил гэдэг юм чинь ингээ одоо Монголын хөгжихгүй байгаа шалтгааны чинь бас нэг нь энэ багхгүй бүгдээрээ эрх зүйч төгслөө дэлгүүрийн хөдөлгөгч болчиход байгаа нэг юм эмгэнэлтэй түүх байна шүү дээ. Тэгэхээр бодлогын алдаа энэ дээр гараад байна. Тэгэхээр энэ чиглэл рүү явуулах дээрэс нь түрүүний хэлсэн энэ одоо болсон хүчний физикийн багшийг би арай ч юм төвшөнд түрээгүй гэж бодож байсан. Сая чиний үгийг сонсоод бол хоёр багшийнхаа үгийг сонсоод үнэхээр гайхаж байна. Тэгэхээр Монголын төр гэж байгаа бол Монгол улс цаашдаа хөгжиж гэж үнэхээр бодож байгаа бол хөгжлийн стратеги төлөвлөгөөнд дотор боловсролын салбарт байгалийн шинжлэх ухаануудыг одоо оруулж ирэх энэ хөшүүрэг хуулийн одоо гаргалгааг заавал олж гаргах хэрэгтэй байна гэсэн юм зүйл бодсон. За ташрын дундуур нь би нэг сурталчилгаа хийнэ. Манай энэ уран чимэг багшийн өсөж байгаа та зургийг нэг харуулаач. Баян сайхан хэрэг. За тийм тийм. Энэ уудам мөрөөд гээд тэгээд энэ Монголын төрийн далбаатай сансрын өмсгөлтэй хүн Марс гариг дээр суудсан. Тэгээ хажууд нь ингээд одоо бусад нарны аймгийн гаригууд харагдаж байна. Тэгээ ингээд Mars Week гэсэн энийг манай агуу за баярлаа. Агуу одоо Chonum-ийн тэ Ринчингийн Chonum найрагчийн охиных нь охин инх учрал гээд 19 настай охин энэ дизайн загварыг одоо Тархан хоттой гаргасан ийм брэнд байгаа юм шүү. Тэгээд одоо хоёр физикийн багш маань манай учрлын одоо бүтээсэн ийм одоо дизайн бүхий богино цамцаар гангарч байгааг бас ташрамд урдаж бас учралтай талархал илэрхийлмээр байна. За ингээд яриагаа ерөнхийдөө дүгнэлт хэлэхэд та бүхнээс нэг асуулт асууя. Эхлээд би урнаа авшаас асууя.
Орногч та яг юу мөрөдөж байна? Би бол ерөнхийдөө бол манай Монгол орног хөгжихэд бол инженерүүд л хэрэгтэй. Өөр хинч дээр хөгжүүлж чадахгүй. Тийм учраас инженерийн бэлтгэхийн тулд байгалийн ухааныг сайн судалдаг сурагчдыг илүү бий болгомоор байна. За тэгэхээр тэднийг сургадаг хүмүүс нь бол багш нар биш таарна. Тэгэхээр тэр багш нарын нийгмийн асуудлыг аягүй сайн шийдэж өгнө. Ялангуяа тэр цалингийн үндсэн цалингийн зүгээр тийм юм ийм тэр яг дэмжлэг биш байхгүй юу? Ердөөсөө саяхан нэг яаж яхад тэр одоо багшийн дэд дорж байгаа багш нар хүүхдүүдийн нөгөө Есийн хүүхдүүдийн тэр босго хоног жоохон доошлуулж өгч ийн гэж байгаа байхгүй. Тэр биш байхгүй юу? Тэр бол хамгийн буруу асуудал. Босго хоног тэрнийхөө оронд ердөөсөө багш нарынхаа цалинкуудыг сайн нэмээд ялангуяа үндсэн цалингийн сайн нэмээд өгчвөл босч юмнууд нь дагаад нэмэгдэж явчих ш. Тэрүүгээр л багш нар хийж байгаа. А одоо хүүхдүүд ингээд ганц хоёр хүүхдүүд ингээд юу физик ангид яваад орчиж байна. Тэгээ физик ангид явж ороод төгсөх гэхээр байхгүй болчихсон. Хайцсан өөр юм рүү хүрэж алга болцсон. Яагаад явчих вэ? Манай физик багш нараас ч гэсэн өөр тийш явж ш. Оюутлахаар явж байна. Яагаад явж байгаа юм гэхээр өтөнд амар биш. Цалин өндөр. Ингэж зоохгүй. Цалин өндөр хамгийн гол нь амьдралын баталгаа байна гэж хэлж байгаа. Тэгэхээр бас багш нарын ер нь тэр цалин дээр тал дээр нь сайн анхаараасаа л гэж би бодож байна. За би Баянсан багшаас одоо төгсгөлийн асуулт асуухаас өмнө сая хэдхэн жилийн өмнө Японы Dentsu гэж корпорац Dentsu гэдэг корпорацийн одоо вебсайтн дээр энэ мэдээллийг одоо хүн шалгуул байж байгаа. Монгол улсад 75 сая иенийг оруулж ирэхээр болж байгаа. Болж исэн одоо нэг 4 жилийн өмнөх зүйлийг ярьж байна л та. Тэгээд тэр Dentsu гэдэг корпорацийн вебсайтн дээр бүр ийм бичиг байгаа. Монгол хүүхдүүдийн байгалийн шинжилгээ ухааны чадвар, математикийн чадвар бусад одоо олон улсын үндэстнүүдээс их өндөр байдаг. Энэ нь бол дэлхийн хэмжээний одоо софтверийн инженерүүд бэлтгэх боломжтой байна. Тэгээд Монголд 75 сая иений хөрөнгө оруулалтыг хийгээд 500 инженерийг бэлтнэ гэдэг бүр ийм зүйл гарч ирсэн. Одоо энийг одоо интернетээр шалгуул байж байгаа. Гэдэг нь юу гэж юм гэхээр ерөөсөө энэ Монгол залуучуудын ой тогтоолт, оюун ухаан, потенциал чинээ хасар өндөр байгаад байдаг. Одоо ой тогтоолтын Хатанбаатар гэж залуу гавьяа тогш боллоо шүү дээ. Нийт тэр ой тогтоолтын чиглэлийн спорт, оюуны спортын одоо 50-аас дээш хувийн медалуудыг нь Монгол хүүхдүүд авчдаг тий. Сая одоо тэгэл нөгөө мөнхшүр, оюушүр гэл одоо хоёр охин бол яаж оюун ухаанаар гайхуулж байна тий. Энэ зүгээр жишээ тий. Тэгэхээр бидэрт ийм том хүний нөөц боломж байсаар байтал энэ төрийн бодлогоор үнийг нь дэмжих шинжилгээ ухаанаа болохоор төрийн бодлогоор зөв. 3 дугаарт нөгөө нэг одоо бизнесийн орчинтойгоо холбож өгөхгүйгээс болоод байдаг те. Тэр уудам мөрөөд гэдэг нэртэй одоо хувцастай сууж байгаагийн хувьд 42 жил бараг хагас 100 жил шинжилгээ ухааны талбарт та тэргүүн фронтод хүчин зүтгэсэн хүний хувьд та яг юу мөрөөдөж байна вэ гэж уудам мөрөөдүүдийн асуултанд хариулах байхгүй. За тэгэхээр юу мөрөж яах вэ гэхээр зэрэг одоо бидний одоо хойч юу болсон, ирээдүйг болсон энэ хүүхэд багчууд маань одоо энэ шинжилгээ ухааныг их шимтсэн суралцаасаа шинжилгээ ухаан бол хичүү. Тий. Одоогийн нийгэм одоо яаж яах вэ гэхээр зэрэг шинжилгээ ухаан техник хөгжөөд тэрийг ч хүн хөгжүүлж байгаа шүү дээ. Тэрийг ч одоо тэр Америкийн одоо мундаг эрдэмтэд, тэр хятадын эрдэмтэд одоо яг зэрэгэлдээ хятад улс Монгол улстай харьцуулахад электроникийн хувьд шинжилгээ ухааны хувьд ямар өсрөнгөө хөгжиж байна. Энийг одоо бараг хятад руу явсан хүн бүхэн нүдэрээ харж байгаа байх гэж бодож байна. Тэр улс бол одоо шинжилгээ ухааныг шүтэж шинжилгээ ухаан руу маш одоо зөв анхаарлаа хандуулсны үрдэн болов уу гэж би бодож байгаа. Манайхан яаж яах вэ гэхээр ерөөсөө бэлэн юмыг авч хэрэгэлдэг. Одоо дээр үед бол дандаа ашиглалтын инженерүүд бэлдэжсэн гэдэг нэг яриа байдаг шүү дээ. Яг тэрэн шиг манайхан бол одоо зүгээр л бэлэн тоног төхөөрөмж ажилуулдаг ийм болчиход байна л да. Тэгээ тэрийг бол одоо бүтээдэг, санаачилдаг, сэддэг ийм одоо ирээдүй байгаас ийм байхын тулд одоо хөгöd багчууд маань залхууралгүйгээр уухгүй шаргуу ингэж хичээж хөдөлмөрлөөрөө л гэж хэлмээр байна. Математикийн шинжилгээ ухаан, физикийн шинжилгээ ухаан бол хэцүү. Зүгээр одоо нэг уншаад, цээжлээд тогтоочдөг юм биш. Заавал бичдэг, заавал боддог ийм шинжилгээ ухаан байгаа. Тэгээ хүүхдүүд болоод бичхээс юм яхасаа айгүй одоо тийм их залхуурдаг болчихжээ. Энэ одоо бас тэгээд нийгмийн юм уу одоо холбоотой болоо гэж одоо энийг одоо хүүхдүүд маань ирээдүйн маань одоо болооч тэр шинжилгээ ухаан руугаа сэтгэж өөрийгөө дайчлаач хүч чармалт гаргаач л гэж хэлмээр байна. Нэг асуулт асууя. Дөнгөж сайхан багш манай одоо Далайн Батбаяр гэдэг бид хэд бас энэ баруун аймагуудаар явсан л да. Суулын нөхцөл байдлын үеэр
танай нутгаар зарцсан. Та ойр нутагтаа хэн зарцсан лээ? За би нутагтаа бол одоо хамгийн сүүлд 2019 онд очсон уу. 5 жилийн өмнө Тий тий. 5 жилийн өмнө. За бас нутгийнхандаа мэдсэг дэвшсэн. Сургуулийнхаа одоо за би Увс аймгийн Дөргөн сумын гаралтай хүн байгаамаа. Тэгээд энэ ярилцлагыг одоо өгч байгааг дамжуулаад одоо нутгийнхаа зон олонд эрүүл сайн сайхан бүхнийг хүсээгээрээ. Тэгээд одоо хүйн багш нь тий бас энэ зон нутагтаа очих ийм бодолтой байгаа. За томшууны хувьд одоо уудан мөр гэж хэлж байна. Би энэ үгийг яг хэлж байгаа болохоор 19 настай хүүхэд одоо бид нар хүүхэд гэж бодоод байдаг тийм энэ чинь одоо насны болсон ингэж сэтгэж штэ тийм. Тэгэхээр та яг юу уудан мөр гэж байна? За бид нар бас хэлсэн монголчууд их алсуур том сэтгэдэг ийм хүмүүс. Монгол хүнээс, настай хүнээс ч юм уу, хүүхдээс ч юм уу ер нь та ирээдүйд юу хийх вэ гэвэл нэлээд одоо алсуур юм ярьдаг, том өрөөдөж чаддаг. Дэлхийн талыг эзэлжсэн юм орон. Одоо бид өнөөдөр ийм баян орны ийм цөөхөлөө ийм өргөн удам газар нутагт төр мал сөрөгтэй амьдарч иж одоо ядуу амьдрна гэдэг зүйлийг бол ярмааргүй байгаа. Тэгэхээр бид нар нэг тийм эх оронч жоохон ажил хийж байгаа ажил дээр сэтгэлтэй. За дээрэс нь одоо нэг жоохон шинжлэх ухаанч байдлаар асуудал хандмаар байгаа. Сошиалчин байдлаар, сошиалч байдлаар асуудал хандах биш. Углуур гарна. Шинжлэх ухаанч байдлаар асуудалж хандаж нэг ийм холын одоо төлөвлөлтүүд бодлогынхаа ямыг гаргаж ирээд түүндээ тохирсон эрх зүйг нь одоо их хурлын гишүүд нь батлаад тэрийг одоо бий болгох юм стратеги төлөвлөгөөгөө баталж ингэж ийм нэг шугамаа барьж явахгүй л нэг явж яснаа л одоо сонгуульд өгөхөд ирэхээр ард түмэндээ хайртай болоод буцад авахгүй хамаа намаагүй хийж байсан юмудаа боснуулаад ингэж явмаар байгаамаа. Тэгэхээр би бол бас улс төрчнийхээ хувьд энэ орны цөөхөн энэ том орны цөөхөн иргэдээ гар газар хөл хөсөр амар тайван тэгээд аз жаргалтай амьдрах тийм мөрөөдөлтэй. За ингээд өнөөдөр бид нар Дархан хотоос шинжлэх ухааны ер нь манай нацаг дөрж найрагчийн хэлснээр судлах ухаан гэж шинжлэх ухааны үндэс нь улс орны хөгжилд ямар холбоотой тухай жирийн нэгэн багш нарын байр суурийг сонслоо. Гэхдээ энэ эгэл жирийн багш нарын хөдөлмөрч хичээнгүй зүтгэлээс Монгол улсын ирээдүй шалтгаалж байгаа. Тэгэхээр 42 жил гэдэг бол багагүй хугацаа. Би одоо 42 настай гэх юм бол намайг төрж яхад л эхэлжсэн бос таарж байна. Тэгээ та хоёр маань энэ олон жил уйггүй ингэж хичээ зүтгэж байгаад бол туйлаас их баярлж байна. Гэхдээ шинжлэх ухаан Эйнштейний хэлсэн үгээр энэ яриаг өндөрлөхийг хүсэж байна. Одоо логик чамайг А-цэгээс Б-цэгт хүргэн төсөөлч чамайг хаасаагүй аваачна гэж Альберт Эйнштейн хэлжсэн байдаг тийм. Тэгэхээр ер нь бол та хэд маань одоо ингээд Монгол улсын 2 дахь том нийслэлд олон мянган шавнырыг төрүүлж амжилтанд одоо хүргэж гарыг нь ганцганд хөлийг нь дөрөөнд хүргэж байгаад бол бүр чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Мөн их орныхоо өнцөг болон бүрт байгаа бас яг та бүхэн шиг юм шинжлэх ухаанд хайртай сургууль хүмүүжүүлэгч гэсэн энийг үзэж байгаа байх. Тэр хүмүүсийн бас хэлэх гэжсэн санааг та бүхэн маань бас хэлсэн байх гэж бодож байна. Тэгээд бас төрийн түвшээ тэгээд бас төмөн олонний хүүхдүүдийн төлөө шинжлэх ухаанд газарчилж яваа хоёр сайхан багштайгаа бид ярилцлаа. Тэгээд Марсын тухай анх бид нар ингээд манай хоёр багшийн маань хүүхдүүд манай хоёр багш маань гэр бүл гэдгийг бас хэлээгүй юм шүү те. Эхнэр нөхөр хоёр байгаа. Тэгээд манай хоёр багшийн маань хүүхд нь бас манай Марсвит төслийн үндсэн багийн гишүүн Амраа гэдэг найз маань байгаа. Тэгээд бас амжилттай судалгаа шинжилгээ хийдэг нухацтай юм залуу байгаа. Тэгээд бид нар бол Марсаар танилцсан хүмүүс юм аа. Ингээд бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Зөвхөн Дархан хот төдийгүй Монгол улс шинжлэх ухааны чиг баримжаатай хөгжих цаг тун удахгүй байхаа гэж найдаж байгаа. За ингээд та бүхэнд баярлалаа. За баярлалаа.